Хай ичгэн. Хай бас байна. За өнөөдөр бид хоёр Улаанбаатар хаан төлөв эндээс тэгээ аятгаараас мэдчилчээ. Тэгээд за та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Блог хоёртай тавтана. Бид хоёр энэ удаагийн дугаараараа бүхчүүдийнхээ царайны бедарн чагсаагаад өөртөө гэсэн тийм лист гаргаж бичсэн байгаа. Бид хоёр бол өөрсдийнхөө танилцуулгыг 10 бүхийнхээ нэрийг бол нийгэмдээ хэлэг байгаа. Одоо шууд чагсаасан бүхчүүдэд танилцуулаад явъя. Тэгээ царайлаг гэдгээ та яг юу байгаа юм чагсаасан бэ? Ер нь царайлаг гэдэг тодорхойлолт яг юм дээр хэлдэг юм. Би одоо царайлыг яг нүдэн дулаан хүн байдаг. Царайлыг бол би одоо нүд хүмсэг өгөө царайн дараа идэвхтэй дахин хэлбэрээр нь ерөнхийдөө чигсагийг оруулсан. Ер нь бол нүд хүмсэг сайтай тийм бүхчүүдэд ер нь бол чигсаасан. Цэвэрхэн одоо жишээ бие гоё авч явдаг гоё хувцастай ч юм уу. Тийм бүхчүүдийг чигсаа бол манай бүхчүүд ер нь бүгд чигсах юм байлаа. Тэгэхээр яг царайлаг гэхээр хүн болгон яг тодорхой хэмжээний өөрсөнд нь яг царайлаг гэсэн тийм одоо тодорхойлт байдаг баг. За тэгэхээр өнөөдөр явуулж ирсэн бид хоёрын бас бид хоёр бүхчүүдийг яг үнэхээр царайлаг гэдэг талаас нь одоо анх удаа харж үзсэн. Тийм багш одоо царайлаг гэдгээс нь тэгэхээр за миний царайлаг ер нь бүхчүүд донд царайлаг залуучууд гэдэг нь яг иймэрхүү ойлголттой. За басгагчаар тийм гэдэг бид хоёроос өнөөдөр өөрсдийнхөө явж ирсэн бүх тэгээд эрэгтэй хүнийг хардаг өөрсдийнхөө гоо зүй мэдрэмжээ одоо шалгахаар шийдсэн байгаа. За танилцуулъя. Тэгээд за миний арга болохоор Монгол улсын харцаг Сэлэнгийн аймгийн харьяат Өсгөрөд харцаг байсан. Өсгөрөд харцагыг ер нь бол аюул олон жигсаж чад тэгэл Өсгөрөд харцаг даралцсан. За миний хувьд яг арт гэх юм бол Баян-Улгийн аймгийн харьяат аймгийн арслан Мустафа. Ер нь бас нэг жоохон тийм өвмөц төвтөрхтэй. Тэгээ аюул цэвэрхэн Мустафа гэх юм Мофаса гэдэг. Мофаса гэдэг. Миний одоо их талхлаар Монгол улсын начин Баян-Улгийн аймаг Сэрэг орсон. Ерөөдөө Баян-Улгийн аймгийн чинь жаа тийм царайлаг өндөр амралтай тийм хүмүүсээ тийм ирсэн. Азууд ч юм яг монголчууд халахад зэрэг жоохон жижиг амралтай. Магадгүй юм. За миний эрт бол Өвөрмбай аймгийн яг Танай аймгийн инжлээ 5 болсон гişний нэг тэгээд Баянслын Цэдэн садан. Ер нь яг бүх хүнийхээ байгаа байдлын өндөр санагддаг. өндөр юмтай өндөр үсгсэйтэй яг юм тэгш бийтэй бас. За миний 8 болохоор Сүхбаатар аймгийн харьяат аймгийн начин Бэмбэд орж ирсэн. Бэмбэд орж бас өндөр үсгсэйтэй стилийг залаа уржиг үсний хиймтэй. Сүхбаатар аймгийн аймгийн арслан уу? Аймгийн начин. Аймгийн начин. Яа, аймгийн арслан. Юу вэ? Аймгийн арслан гэдэг. За, минийх 8 болохоор Булганы аймгийн арслан Төмөн нэмэр. Шагаа шиг гэдэг шиг шагаа шиг гэдэг залуучсан. Яг энэ удаад Төмөн дээр нэг жоохон яа царай гэхээсээ илүү энэ яг би яасан шээ. За миний 7 дугаар яар болохоор Улсын аймгийн харьяат аймгийн арцаг Тогтхон Эрхэнбаяр. Хотод үржсэн. Тэгээд цэвэрхэн гоё тийм залуудыг царайгаар бичсэн байна. Зэрэг үзэлээ. За минийх 7-т нь Сэлэнгийн инжлээ бас олсон Эрхэнбаяр. Ер нь бас аюу цэвэрхэн санагдав. Гэтэ миний эрэгтэй хүнийг харах үнцэн ер нь жоохон тийм цэвэрхэн байж магадгүй энгийн тийм хит амар кул гэдэг гэхээсээ яваад. Гэтэ бид хоёр зөвхөн бүхчүүдийн хувьд ярьж байгаа шүү. Бас өөр салбарын эрэгтэйчүүдийн хувьд бас арай өөр
царайц харж сонирхдаг гэж магадгүй тийм. За доктор амьдрал усын харцаа хангаа орсон байгаа. Хангаа ч юм уу цэвэрхэн өндөр гоё нэмсгэлдэг. Эний жоо энэ бол хараагүй явсан хамгийн сүүл өмссөн байсан шоотгийг хараад тэгэл шууд үзсэн гарсан шиг. Урмц шөвшөрөлтөөс яг хамгийн гол нь яг үзэгдэр нь хоёр хэд таарсан байсан. Тэрэн дээр нь би бүр за чиний татаа. За 6 тийм. Тийм. Миний 6-ад нь болохоор өсвөл юм яагаад аймаг нэг ч бацаар бас яг өөрхөн цэвэрхэн харцаагүй тийм. Цэвэрхэн тэгээд тийм ер нь л аягүй цэвэрхэн зэрэгтэй юм. Тэ бас дайггүй хамартай. Тэгээд нэг тийм ихтүүтэй юм шиг зэрэгтэй. За миний тав гойртаа яриад одоо манай амын дүү ах нь ясэр ач 5 дорч барсан байгаа 5 дорой. Миний бол 5 дахь сая гэхлээр би ер нь яг өөрөө ч ихссэн хүмүүсийг жоохон чангарч байгаа гэж боддог. Гэхдээ миний эхний 5 дахь орсон хүмүүс баг таны жоохон 5-аас хойш юмд нэгнээд нь орсон байна. Тэгээд миний 5-т бол Сэлэнг аймгийн Усан харцаа өсгөрөд өсгөрөд харцаа яг нэг Facebook-оор профайл зураг юм ерөнхийдөө яг зургийн кулийг харж байгаа тэр өдний шилжээ үед яг тэр сэлж байгаа зургийн тэр бол гэхдээ ер нь яг шанартай болон яг юм бүх сонирхдаг хэрэг бүх юм үзэх сэтэл төрүүлэхээр юм тийм аягүй цэвэрхэн бүр тийм яг кул яа баяж одоо тэр энд Сэлэнг аймгийн яг аймгийн арслын нэг жаргал болсон байна. Зарим танихгүй мэн яг таны хэлж байгаас. Би ч хэлж байгаа бүр бүгд нэ. Тэгэхээр би одоо хавхаад юм шиг байна. За миний дөрөвт болохоор Овсангийн аймгийн нэгчин инх сарал. Яг харахад нэг тийм царилэг биш юм шиг, царайлагч юм шиг нэг тийм хоёр талын дундад бацсан задлаа. Гэтэ өндөр хамартай айгуу цэвэрхэн царайтай бас дайчгүй. Тэгээд өндөр би хаанаас лаг. Ер нь гэтэ миний сонгосон хүмүүс хөвчлэн нэг тийм жингээ бас яг кул байгаа. За 3 дахь аймаг болохоор Аранга аймаг яриад аймгийн арслаа мөнх эрдэнэ. Тийм гойцоо. Гэтэ давцсан. Би яг өөртөө тайлбарч хэлнэ гэх шиг. За миний 3 дахад Овсын аймгийн чинь. Тэгээд Хотгой Эрхэн баяр орсон. Эрхэн баяр бас аюул цэвэрхэн ладцаа. Тэгээ ер нь жоох юм стиль. Тэгээд их сарал Эрхэн баяр найз биш. Ер нь Хоёрдугаар аймаг. Өсгөл аймгийн яриад аймгийн арчи төр маяг орсон. Төр маяг. Нэ саксны тэмцээн дээр хараад бас яваад байжгаа гэж орж ирсэн байхгүй шүү дээ. Яа. За хоёр талхаар миний сумын зам орсон. Аранга аймгийн харьяа сумын зам тавцран. Хишиг дорж гээд аав нь бас бүх байсан гэж сонсчихсон. Хишиг дорж зам их үү? Тавцран гээд бас аюулаг өндөр тэгээд сумын зам цолтой. Бажил хингэр хичээлдэг гэж магадгүй. Бүр амар лаг. Наач юу бүх бод хичээлж байгаа. Тэгээд октод хараад угаасаа бүр хүү дээр сахал махал. Нэгдүгээр аймаг болохоор одоо хүмүүс марахгүй байхаа. Улсын чинь ташингаа нэгдүгээр аймаг оруулсан.
Би за маргам миний нэгдүгээр байр нь дахиад арангаа юм их. Тэгээд аймгийн арслан өндөр мөнхөртэй. Бас амар бол эмгтэй фэнтэй октод ер нь бол зүгээр өөрийн болгоно гэж бичсэн байлээ. Гасдаг өрөөнөөс чисэн явж ирсэн. Би яруу өчтөр ингээ зураг нэгэсэн чи би ч Facebook нь улаантай. Зүгээр бүхэн группүүдээр ингээ за гоё даа гэдэг гоё даа чи хайсан чи явчихсан тэгээд баг зүгээр мөхөртнөөс өөр энэ хороо дээр өөр хүн хэрэггүй гэсэн юм зэрэг техник хөлтэй. Яг хэсэг чинь дэшиг оруулах гэж байна байл та. Би барыг чиний орог нэг сарал орон дэшиг оруулах юм байна. Үгүй. Говидко гэтээ ташаа чи ер нь царайлаг гэдэг хэрнээ яг толоо таахнаад тийм биш. Гэтээ миний ч гэсэн хүмүүс ерөнхийдөө яг миний хувьд тийм цэвэрхэн минималист талтай хүмүүсийг маш ихээр сонгосон юм шиг байна. Ер нь хараад байхад яг тийм нүд хөмсгч юм уу эсвэл яг тийм гэтээ ер нь миний эрэгтэй хүнийг харах өнцгөл ийм юм байна. Ер нь нэг ийм цэвэрхэн юм л цэвэрх юм байна. Одоо л ингэ надад миний ч гэсэн 10 хүн байгаа, чиний ч гэсэн 10 хүн байгаа. Ээжгийн ч гэсэн 10 хүнтэй санал нэг хийж байгаа хүн байвал тэрийг нэг гэсэн комментиг таг оруулаад миний ч гэсэн 10 бүхний царайлын 10 бүхийг дэмжижээвэл 2 гэсэн комментиг бичээд тэгээд санал ураад чи ер нь нийт мас юу гэж харах. Гэхдээ энэ зөвхөн бид хоёрыг харж байгаа үнцэг та хэдийн харж байгаа үнцгээс арай өөр байгаа. Тэгээд бас комментээр саналаа ичж болно. Тэр хоёулаа дараагийн дугаар дээр баяр бүгд хамгийн амин надад. харин тийм одоо хамгийн гоё эма бүх гэж би баг тодорхой гой нарнаас дэвшүүлээд тэгээд эндээ өөртөө бодлоо бас тийм ингэж оруулъя. Тэгвэл гоё юм байна. бид тэрийг үзээ бид тэртэй хамт байгаа та бүхэнд баярлалаа. Баяртай дараагийн дугаараар уулзъя.